Хар хорин сум дахь сум дундын прокурорын газар нь Өвөрангай аймгийн хойд талын 7 сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилладаг. Тус прокурорын газараас Харьяа сумдын нутаг дэвсгэрт 2025 онд үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлийг тодорхойллоо. 2025 онд зөрчлийн шинжтэй 1160 гомдол мэдээлэл бүэгдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 30 буюу 2.5% уурсан бол гэмтэргийн талаарх 431 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 33 буюу 8.3% өссөн байна. Мөн зарим төрлийн гэмтэрэг зөрчлийн гадал төсчөө тухайлбал хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчил, гэмтэрэг болон зөрчил 21.5%, заллих болон цахим хэлбэрээр заллих гэмтэрэг 16.8%, ойн тухай хууль зөрчиг зөрчил 7.9%-аар тус өсжээ. Гэмтэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд Өвөрангай аймгийн Хар хорин, Хужирт, Баталзын сумын нутаг дэвсгэрт хамгийн их үйлдэгджээ. Ийм дэргэн таныг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.